Бурхан амьдралд ачаа үүрсэн мэд зовлонг олгосон. Амьдрах тусам тэрхүү ачаа нь хүндэрч бидний шаналх чимээ нь улам бүр тодорсоор байдаг. Эцэст нь дийлхэ болж цөхрөлт авдах үед хүнд ачаа үүрсэн биднийг дуудаж буй эзний дуу хоолойг сонсдог. Зүтгэж туйлдсан хүнд ачаа үрсэн бүгдээ над руу ир. Би та нарыг амраая. Бид эзэнд ачаагаа даатгаж, эзний олгосон өөр ачааг үүрч явдаг. Энэхүү ачаа буулган амархан, хөнгөн тул бид үүнийг үүрч амьдардаг. Бид нэг нэгнээсээ өөр хэмжээ, өөр төрлийн ачааг үүрдэг боловч тэдгээр ачаа нь ялгарах зүйлгүй адилчинг амьдралд учруулдаг. Миний үүрсэн нь бусдынхаас хүнд мэд санагдан гомдолж үзэгч ачаагаа сольж үүрэх боломжгүйг бид юунаас сайн мэддэг. Хүнд ачааг үүрсэн хүн ачаагаа буулгаж тавихыг хүсдэг. Бид ч мөн эзний эрхийг хүсэн тэмүүлж буйна. Тэр өдөр өөрсдийн ачаагаа орхих учраас юм. Амен. Ирээрээ эзэн Есүсээ. Тунгаан бодолд ачаа байлаа.